Зохилог бичсэн Батэрдэн үндэс суур. Хашгираа. Соёлоо гих 35 настай бүсгүй. Өглөөний цайгаа тайван уучхаад гэрээсээ гарч хэдэн минут алхана. Орон сууцны булан тойрч ажлынхаа байрны гадаа хурж ирлээ. Тэгтэл холгүйхэн замын уулзуур дээр хагас нүцгэн хувцастай бүсгүй цааш харан ямар ч хөдөлгөөнгүй зогсож харагдана. Анзаарч харах хүн энд тэнд байсангүй. Тэрээр бугуун дахь цагаа нэг харснаа өнөө хүний зүг дөхөж очлоо. Бүсгүй чи зүгээр үү гэж тэрээр анхаарал тавих санаатай хэллээ. Яг ард талд нь очвол хормхон бүсгүйн хамарт ялзарсан муухай цогцсны үнэр ханхална. Мөр ар нуруугаар нь олон тооны өт хорхой арвганалтад эхлэв. Харахад нүд хальтрам дүр зураг үзэгдээд эхэлсэн учраас тархинд нь сонор сэрэмжийн дохио хангинлаа. Тэр алгуурхан хоошоо ямар ч сэрэмж өглгүй алхаснаа зогт тусав. Өнөөх ялзарсан цогц шиг үнэртэй хүн алгуурхан эргэж харахтаа зэрэгцэн нүүрэн дээр нь арсгээд байх зүйл үнэндээ байсангүй. Ганцхан ясал мэлтийж сухиж байгаатай халз тулсан бүсгүйн зүрх бөмбөрдөж эхлэв. Цогцс араашүдэ ярзгануулан инээж. Чи намайг олоод харчихлаа гэж юу? Ашиггүй дээ гэсээр тажигнан. Одоо чиний завх цаг боллоо. Удахгүй тэр чамайг ирж авна. Хар дарсан зүудэнд чинь шээсийг чинь алдуулах болно. Намайг ямар болгосныг хартаа гэд өөрийнхөө эд эрхтнүүдийг гар дээрээ бариад түнд үзүүлж харуулах ажээ. Харсан зүйлдээ цачирдсан бүсгүй хоолойныхоо тэнхийг баран орилсоор ажлын байрлууга хөл толгойгоо олохгүй гүйсээр орлоо. Ард нь үлдсэн үхээрийн дуу одоо ч сэтгэлд нь тодхон сонсогдно. Чихээ дарсан ч хамаг биеэр нь судсан арц хийлгээд авлаа. Үхээрийн дуу хот битгий хэл дэлхийг хамарсан ч ганцхан бүсгүй л дуулж байв. Олны дунд орж найз нөхөд ажлынхныхаа хүн төрхийг харж багтарчих гээд байсан бүхнээ өөрөө аажмаар гайгүй болгоно. Тэгсэн ч бүсгүй нүдэ аних тоолонд үхээрийн царай харагдахаас гадна чихэнд нь түүний хэлж ярих үгс нь дондогм ашиг л ойр ойрхон давтагдаад тарих толгойг нь базаад байлаа. Тэгж нэг өдөр урсан өнгөрсөөр тарах цаг болох үеэр ажлын байрныхаа цонхоор гадагш харавал ашгүй өнөө хүн байсангүй. Ажлын байрнаасаа гарч гэртээ орж ирлээ. Хоол цай болсон хойнч ухаан санаанаас өнөөх үхээрийн дүр байдал ерөөсөө гарч өгөхгүй байлаа. Гал тогооныхоо өрөөнд эргэлдэж арай гэж хоол цай болж ходоод руугаа хэдийн юм шидчихэд эртхэн орондоо орж хэвтгэхэр тоглолоо. Нүдэ анаад зүүд нойрондоо омбохоос өмнө өнөөх эмхтэй олон дахин тодорч бүдгэрч дуу хоолой нь яг л хажууд сонсогдоод байна уу гэлтэй. Хар дарсан зүүдэндээ солиорхоос наагур бүсгүй нүдэ нээлээ. Тэрээр яг өөрийнхөө гэрэл гэгээтэй өрөөнд буй хэдий ч үзэгдэж харагдах өнгө төрх нь гундуу нэг л өөр орчин болоод хувирчихлаа. Ил харагдах зүйл болбоос олон тооны хар утаснууд энд тэндгүй татсан байлаа. Тэрээр гинтийн хөдөлгөөнөөр аимшигтай өвдөлтийг мэдрэх нь тэр хоёр гарынх нь долоовор хуруунаас мэдрэгдэх тэр өвчин юунаас болсныг тодруулна. Тэрээр ажваас нэг хэсэг арын арсыг хуулж эхлэлд нь тастаад суг хүртэл нь татаж үзүүр хэсгийг
өнөөх ирээлжлэх утаснуудын нэгэнд уйчихсныг олж харлаа. Хоёр талын адилхан болгосон байв. Бүсгүй маш ихээр орилж хашгирч тусламж ирсэн боловч огтхонч сонсох хүн байсангүй. Хоосон өрөөг цуурайтал өвчнөдөө yoолон амь тавин чарлах бүсгүй хөдлөх гэхээр л яахаргагүй хүнд бэрх хэцүү өвдөлтийг мэдрээд байлаа. Гэтэл галдгооны өрөөний зүгээс хэн нэгний хөлийн чимээ гарна. Бүсгүй амаанэн тусламж хүссэн ч тэр сонссон ч юм уу, үгүй ч юм уу хариу дуугарсангүй. Толгойгоо алгуурхан өндийч өнөөх нэгний зүг харвал харанхуугаас аажмаар гитэн ирэх нэгэн бол өдрийн харсан үхээрийн эмэгтэй байхын тэр. Хөл гараа савчин огцсон хөдөлгөөн хийтэл түүний арьс улам бүр урагдж байлаа. Нулимстай уйлсан чичирхийлсэн хоолойгоор чи надаас юу хүсэж байгаа юм бэ? Би чамаас юу ч хүсээгүй юм. Чи намайг олж харсан. Миний туулсан замыг чи адилхан туулах болно. Үхэн үхтлээ зовх учиртай. Яагаад би гэж шалтгаантай байх ёстой гэж юу? Чи над шиг болтлоо зовх болно. Энд нэг нууц бий. Тэрийг л олох хэрэгтэй. Эдгээр хэлхэлдсэн утаснуудыг чи харсан биз дээ? Би чамд шипи өгье. Эдгээр утаснуудаас салхал юм бол чи үхэх болно. Ямар ч өршөөлгүй гэж хэлэхтэйгээ баярлан инээж хамгийн гол нь чи энд ганцаараа биш. Ухаантай байвал гарах чи юм билүү гэж хэлснийхээ дараа түүний өмнө илүү ойртон муухай үнэр үзээрийн төрхөөрөө халз тулан намайг харах хүртэл олон жил тэр ертөнцид гацсан. Чамд маш их баярлалаа гэж хахирхан хоолоогоор хэлснэ. Аажмаар түүний дэргэдээс холдон одлоо. Өнөөх зүйл алгуурхан нэг тийшээ яваад алга болчихлоо. Тасарсан арсны хэсгийн махнаас цус ор дэрийн улаан өнгөнд нэвчүүлсэн байлаа. Бүсгүй холбоотой хоёр талын зүг рүү ээлжлэн харна. Арсны үзүүр хэсгийг ямар нэгэн хавчаарны арын хэсэгт холбоод өнөөх утсанд голдоо хөндөй зайтай хэсэгт оруулсан учраас ийш тийшээ хөдөлж харагдана. Бүсгүй энхэн хоромд дээш өндийн. Хичнээн өвдсөн ч юу хийх ёстойгоо эртхэн мэдэх тусмаа энэ үйлдэл газраас хурдан холдох юм билүү гэсэн гордлоготой. Шүд зүүн дахин арьсаа татуулж өвдөлт мэдрэхгүй тулд дагжин чичирхээлнэ. Нүдэнд нь нулимс хургана. Энэ дүнсгэр байшинд гэрэл өгсөн ч тэгж их өнгө орхон юулбал тэгсэн ч боржуура асаалаа. Чихээ сонирдуулбал байранд нь хэн нэгэн байхыг мэдэрсэн тэрээр эргэж харан орчин тойрноо ажиглана. Хаалганы харалдаа нэгэн хар сүүдэр бүртгэж бодлоггүй алга болохыг мэдрэв. Нэг л айдас төрүүлмээр болоод явчихсан нүдэн аяган дотроо асар хурдтай эргэлдэж байсан ч бүсгүй. Энд хэн байна гэж сарлцсан хоолоогоор хэлхийг сонссон жаахан охин. Гэтэ
10 гарсан нэгний хоолоогоор өрөөг цөөрөйтөл инех чимээ хадлаа. Өөрт нь ойртож чадахгүй ч холуур тойрон сүүдрэг үлдэхийг харлаа. Алгуурхан араас нь дагна. Гинтхэн ард талаас нь сээр нуруу хавьдан хэн нэгэн хөлдсөн гэмээр сэл хүйтэн гараар хүрхийг мэдрэв. Огцом хөдөлгөөн хийтэл арсныхаа хэмжээг нэмчихлээ. Нүдэнд хүйтэн сарайтай охин ямар ч нүүрний хувирлгүй чимээгүйхэн зогсхийг харлаа. Соёлоо хичнээн өвдөж байсан ч чи хэн бэ гэвэл нэг л хүн бүсийн муухай жигшим хоолойгоор инээн миний тойрогт шинэ хүн нэмэгдэжээ. Хөөрхий чим их л өвдөж зовж байна уу? Миний ертөнцид орж ирсэн л бол гарах гарцаа хайх үүрэгтэй. Тэгтээ маш олон зүйлийг үзэж харах учраас бэлтгэлтэй байгаарай. Би чамд ямар буруу зүйл хийсэн болоод ингэж зовх ёстой юм бэ? Гүйж вэ? Намайг зүгээр тавиад явуулчих л та. Чин ямар учиртайг би ерөөсөө ойлгохгүй байна. Зүгээр дээ. Чи амархан ойлгоно. Гэвэл бүсгүй хоромхон түүний хоолойноос багалзуурдан авч би чамайг яг одоо алчихъя. Намайг хаануугаг хилээж яаж эндээс гарах юм болж байна? Үгүй бол би чамайг яг одоо алчихъя шүү. Тэгэлдээ аливаа намайг гүйцээ гэж хэлээд хариу үйлдэл үзүүлсэнгүй. Бүсгүй хичнээн түүний хоолойг багалзуурдсан ч нөлөөлөгч юм алга. Яг л хүчгүй болчихсон гэмээр санагдана. Охин инэм хийлж хойш хэдэн алхам алхана. Хоёр гараа агаарт барьснаа. Хуруугаараа ямар нэгэн зүйлийг барьж авч доош нь татах мэт харагдана. Гэтэл бүсгүйн суг хүртэл зулгарсан арьс доош урагдж мах нь ил гарч ирлээ. Үйлийн аимшигтай зовлонг мэдэрч чангаар орилж хашгирна. Гүйж байна. Бол. Гүйж байна. Болил доо. Хэмээн ойлох бол охин инээн үллээ болоод чи энэ ертөнцид намайг яахчгүй. Харин миний үгнээс зөрвөл ийм зүйл болох болно гэж хэлээд сонх руу харууллаа. Хинч байхгүй байснаа хоромхон дээрээс доош унжих олон тооны цогцснууд гарч ирлээ. Тэдний хазарнаас нүд хүртэл нь дэгээ хадгаад зөвхөн түүгээр нь биеийн дэнжигнэн байхажээ. Тэд амьд гар хөлийн хугалчихсан байдгаараа амьд тэмцэж харагдана. Бүсгүй нүд хальтрам тэрхүү үзэгдлийг харахгүй байхыг хичээсэн ч заавал харахыг тушаасан. Нулимстай айжижирхийлсэн чигээр тэр бүгдийг харахажээ. Охин дэрэгд нэрж ирүүнээс нь зөөлөн дээш өргөж чи амьд гарах нууцаа олж мэдэх хэрэгтэй. Яаж? Энэ чиний хийх зүйл. Энд чи ганцаараа биш. Цонхоор хараарай гэж хэлэн тэрээр хаалга нэвтлээд алга болчихлоо. Бүсгүй цонхныхоо дэргэд тулан очиж гадагш харвал түүнтэй ижил төстэй хэдэн мянган хүн гадуур алхаж байх нь тэрэ.
Хоёрдугаар хэсэг. Түнэр харанхуй нөмөрсөн хотоор түүнтэй ижил шалтгаантай хүмүүс утас даган уйлж гингэнсээр хөлөө зөөж ядан алхна. Ямар ч хувц өмссөн нэгэхэн ч хүн үйлтэй хот дотор алхтаа. Зовлон мэдрэхээс жаргал цацруулах нэг ч хүн байхгүй гэдэгт бат итгэлтэй байна. Соёлоо хэсэг хугацаанд дотроо олон зүйлийг эргэцүүлж хачин муухай хоолой энд тэнд бархирахыг чихэндээ сонсно. Бүсгүй арсаараа холбогдсон урт татсан утсыг харлаа. Хэсэг явж гэрээс гарах хаалганы зүг чиглүүлсэн утас байхаар нь хавчаарын төрхөн хугацаанд салгах гээд гар хөлөө чичрүүлэн барин амьсгаагаа түгчнэ. Хормхон хөндийр үлтэл шалаар хачин хэлбэр дүрстэй амьтад игнэлдэн өнгөрч үзэгдэв. Сонсохоос гадна харах учраас бүсгүй гялс нэг талын холбосноо дахин нөгөөдхийг салгахдаа галдгооны өрөөний зүг рүү ширтэнэ. Агаар дээр дүүжлэгдэн нас барсан хүний төрхийг үзхэн тэр. Хаалгаар гарч доош уруудан хөлөө зөөлөн гიშгэлсээр байхажээ. Бүсгүй бусдаас айж ичиж имээхээс илүүтэй эдгээр нүдэнд харагдахгүй үл мэдэх амьтад түүний айдсыг төрүүлсэн юм. Бүсгүй шатаар урууцаар өөрийнхөө арсыг нэмж урахгүйгээр сонор сэрэмжтэйгээр амьдарч ирсэн байшингаасаа гарч ирлээ. Хог хаягдлаар дүүрсэн хотын бараан өнгө төрхийг тэр харлаа. Агарт нь хүртэл үхэл нэвчин байхад хинч айцтайгаа эвлэрч амьдрах буйзаа. Ийш тийшээ холхилдох тэдгээр хүмүүс ямар нэгэн чимээ гаргахгүйгээр яс арс болтлоо турсан. Тэдгээр хүмүүс тэд ингэж амьдарсаар өөхөх тавилантай гэж юу? Өөрөө тэдгээр хүмүүсийн нэг болчихлоо. Ажлын газарт нь таарсан тэр эмэгтэй бүх эд эрхтний түнд үзүүлж эрхчлөөтэй болсондоо баяртай байсан. Чи намайг харсан юм чинь оронд нь очихоор болсон гэдгээ тодорхой хэлсэн шүү дээ. Яаж эндээс амьд гарах вэ? Боломжтой болов уу? Гэсээр удсаа дагаж зөөлөн алхна. Тэнд түүнийг анзаарч харах хинч байхгүй. Зөвхөн урдах замаа харж уруул ам нь омголтон хатаж гидсний хідэн ясн арсныхаа цаанаас цухийчихсан байхыг үзлээ. Хүн төрхтэй хинч үлдээгүй. Харин зүгээр л амьд цогцснууд л энэ тэндээс цуван явахыг харлаа. Соёлоо нэгэн хүний дэрэгдүр тимч ойрхон биш хэрнээ холуур зөрж гинтхэн доош харан бүх хүчээрээ газарт унчихсанд гинтхэн цочсон юм. Хамаг биеийг бүрхэж байсан арсгээд байх зүйл үнэндээ түнд байсангүй. Гараа зангаж зэрэгцэн байх соёлоогийн хөлнөөс яс арс болсон гараараа атхан авч аврал өрөвдөм харцаар ширтэхдээ нулимстай нүдээр харж надад туслаач гойж байна гэж зөөлөн шивнэсний дараа тэрээр нүдээ томруулан айдас хүйдэст бүрэн эзэмдүүлэн хаа нэгтээ рүү тасралтгүй ширтэнэ. Гинтхэн түүний арсыг ямар нэгэн үл үзэгдэх амтан хамаг нүрийг сэглэж биеийн бүр илүүтэйгээр зэрэмдэглүүлэхдээ ганцхан аваа гаргана. Нүдэн дээр огтхонч харагдахгүйгээр алга болчихсныг түүнээс бусд нь анхаарч харсан хинч байсангүй. Бөмбөгөнтөлж ичирсэн бүсгүй цааш түүнийг орхин явна. Энэ хотын өнгө төрхийг бүтэн харж тандахаар хичээн. Ижил хэлбэртэй баригдсан энэ олон барилгуудын ирмэг дээр хүмүүс буландан зогсно. Ямар ч хөдөлгөөнгүйг харж авав. Бүсгүй ягаад ч юм даарч хөрсөн юм байхгүй. Зүгээр л зуны дулаахан агаар салхийг л
мэдэрч байсан юм. Хэсэг хугацаанд дээгүрх байдлыг ажсан тэнд юу ч болсонгүй. Харин одоо газар дээрх хүмүүсийг анхааралтай ажиглан харав. Энэ утаснууд хаа хүрдэх юм бол эцсийн үзвэл учрыг олох болов уу? Хэрвээ би энэ утаснуудаас салах аваас нүдэнд харагдахгүй хүйтэн цустай амьтад намайг дагна. Тэд бүгд хөдөлж амжаагүй байхад олон хэсэг болон хуваахад хурдхан шиг учрыг олох ёстой. Үгүй бол өлсөж сангаад ямар ч тамиргүй болж үхэж магад гэж дотроо өөртөө хэлснээ эргэн тойронд хүрээлэх зүйлс заримдаа нүдэнд харагдсанаас нэг л өөр байршилд орчихсон гэмээр харагдана. Тэрээр нилээд удаан алгасан боловч байрныхаа алганы дэргэдээс огтхон ч холдоогүй болохоо мэдэв. Бүсгүй эхэндээ энийг анзаарч хараагүй учраас цааш дахин 300 м алхан байшингийн болонд хүрлээ. Эргэн тойрноо дахин тандан харж байтал бүсгүй орцныхоо гадаа зогссноо сайн мэдэв. Цээжинд зүрх нь бөмбөрдөж тэрээр үндэ яахаач мэдсэнгүй. Дахин байшингийнхаа болонд очоод харцаа салгасан салгаагүй нүдэн бүрэлзэж харанхуйлж яг л өнөөх зогсож байсан байрандаа буцаад хурж ирэв. Толгой дотор нь эргэлдэх бодол санаанч эмх замбраагүйтлэр дүүрч ирсэн юм. Энд асуудлаа хэрхэн яаж зохицуулахаар эргцүүлж байх хүртэл аажмаар замхруулж мартаж эхэллээ. Түүний эргэн тойронд бүх зүйл агаарт нь эргэлдэн буй тоосонцрууд хүртэл тухайн хүмүүсийн урагдсан арсны маханд шингэхдээ оюун бодол санаанд нь нөлөөлнө. Ухамсар сэтгэхүйгээр нь наадахыг хэнч мэдсэнгүй. Ганцхан үхэж энэ утаснаас салах үедээ бодит байдалтай нүүр тулж амьсгалан тасрах хэрэг. Тэд хэн нэгний зохиосон хуурамч ертөнцид оршихоо даанч мэдээгүй. Цаашдаа мэдэхгүй байсаар дуусах байх л та. Соёлоо чимээгүйхэн урагшаа гөлрөн зогсно. Өөрийгөө хөдөлж урагшаа явж байна гэж итгэсэн хуурамч дүрслэлд хуурдагдана. Оюун бодолд нь олон тооны эргэлдэх тэдгээр бодол дотор нэгэн өгүүлбэр түүний ухааны голыг эзлэхээр тэмүүлнэ. Чи буруу бодолд ээрүүлж байна. Хурдан сэргээр. Үгүй бол чи эндээс огтхон ч амьд мэнд гарч чадахгүй шүү гэх үгс толгой дотор нь суурайцсаар байх үед бүсгүйн нүд манарч орхив. Дотроо битүү цагаан манан дотор төөрчгсөн яахаа мэдэхгүй шанална. Хаа сайгүй цуурайтах өгүүлбэр тархин доторх байр суурьнд нь хүрх мөчд ухаан санаагаа эргүүлэн олох шиг боллоо. Тэрээр нүднийхээ өмнөр бүрхсэн цагаан мананг үргээсэн. Эргэн тойрноо алгуурхан харснаа урагш алглаа. Утастай холбогдсоор хавчааранд холбогдсон арсанд өөрчлөлт орсон зүйл алга байв. Түүнийг урагш хөдөлж эхлэх үеэр нэг л зүйл болох гэмээр хөдөлгөөнд орж эхэлсэн нь сүүдрүүд эн тэндээс ил гарч ирсэн байлаа. Ойр хавьд нь эргэлдэхийг анзаарсан ч аажимээгээд эгцэлж харахыг ч бодсонгүй. Гэнтхэн түүний нөгөө талд нь өөртөө нь ижил насны залуухан бүсгүй хавчааранд гараа хүрэхдээ гар хөлн чичрэхийг харж болно. Өөр зүг рүү чиглэсэн утсанд холбох гэхэд ягаад ч юм ямар ч тэнхээгүй болсныг харлаа. Гэсэн ч түүнд
хичнээн хэцүү байсан ч хэсэгхэн хугацаанд ч гэсэн амьд үлдэхийг хүсэх, жижигхэн ч гэсэн оч үзэгдэж харж мэдэрсэн түүнд туслахыг хүсч "Хөөе, би чамд туслая. Хавчаарыг салгаад өгөх учраас цаад утсандаа шуудхан углаад аваарай" гэж хэлхийг сонссон бүсгүй толгоогоо дохихдоо биеийн жижигэн өөрийн ирэхгүй уйлж эхэллээ. Гэвч түүний нүднээс нулимс гээд байх зүйл гарсангүй. Соёлоо түүнд туслаад хавчаарыг салган гялс гартан бариулбал өнөөх бүсгүй нөгөө талд нь оруулж аван "Маш их баярлалаа" гэж өөртөө сонсогдохоор хэлсэн ч амнаас нь аваа тэмч тод гарсангүй. Соёлоо амаа хөдлөхийг харсан чгүй зүгээр л түүнийг орхиод замаа даган алхана. Эртээдийн тохиолдсон шиг зүйл битгий болоосоо гэж хүсэж байв. Зөвхөн өөрийнхөө хийх гэсэн зүйлд анхаарлаа төвлөрүүлнэ. Бүсгүй хэсэг хугацааны дараа тэрээр өөр нэг замыг олж харлаа. Нэг талын хавчаараа түүнд хавчуулж замаа өөрчлөн урагш алхана. Энэ мөчид түүний архан талд нэгэн эрэгтийн цахирдсан хоолой гарахыг сонссон тэрээр алгуурхан эргэж харлаа. Галд үнс нуран болтлоо шарагдсан үхээрийн амтан түүний араас их л тохуутайгаар инээхийг харсан даруйд эргэж буруу харсандаа харамсан "Одоо яалтай билээ" гэж хэлхийн хажуугаар хоёр талын утсаар дамжин өнөөх охины яриа сонорт нь хүрч мэдрэгдэнэ. Наадах чинь хэдхэн өдрийн өмнө үйлдээгээр шарагдаад үгсэн эрийн зогсож байсан газар. Хэрвээ чи хурдхан зүхтахгүй бол түүний гарт үүлээ үзэн шүү гэж хэлсний дараа араас нь гүрх хөлийн чимээ гарсан юм. Соёлоо нүцгэн хөлөөрөө хамаг хурдаараа гүйсээр байтал нүдэрээ өөр нэг гарчуулах замыг хайна. Өнөөх үхээрийн дуу хоолой цангинсаар хөөх чимээ ард талд нь хурдлан араас нь гүйнэ. Бүсгүй амьсгаадан дэнхээ мэдэн хурдалсан ч мөрөнд нь өнөөх хэрийн гар нэг хүрч үгүй бол холдохыг мэдэрлээ. Тэрээр хоёр гараа хавчааранд хүргэж нөгөө талын хоёр утсанд хүрэхээс өмнө утсан доогуур орж үйлдэлээ давтан хийлээ. Архан талд нь амтны архирах чимээг өнөөх ир гаргаж хүйтнээр ширтэж тэгснэ алгавуулчих. Хүндхэн амьсгаатай байсан учраас цээжээ даран хэсэг чимээгүй зогсож орчин тойрноо харлаа. Орцных нь өмнөхнөөс цөөхөн хүн эргэлтхийг олж харлаа. Өөрийнх нь хоёр талаар урсаж тогтож хадсан цусыг харж маханд нь багахан зовир илэрхийг бас мэдэрлээ. Тэрээр уян ухаанаа алдчихгүй хичээхдээ цааш замаа алдахгүй юмсан гэж явлаа. Байшингийн булам тойрч хэд алхаад тэрээр зогслоо. Ийм байдалд яах ёстой гэвэл замаасаа нэгнийгээ зайлуулж өөрөөр хэлбэл хөнөөж байж цаашаа явах хэрэгтэй юм. Өөр салаалсан утас хоёр хавьд нь алга байх юм тэрэ. 3 дугаар хэсэг. Зэвэрсэн хүйтэн харцтай өөртөө нас чацуу гэмээр бүсгүй түүний өмнө зогсож байлаа. Шилэн хүзүүнээс доошлоод хөл, шанаа тэр чигтээ арьсгүй борлож хатсан махал нэлэнхүйдээ харагдана. Түүний нүдэнд тодорч харагдах улаан ирээн судснаас өөр зүйл үгүй. Утаснаас дүүжлэгдсэн хоёр арьс түүний биеийн цээж хэсэгт буйгаас гадна
Удаан хугацаанд юу ч идэж уугаагүй эцэнхий туранхай бие, хорж исэн нүд, хатаж омголдсон урууландаа арай ядан шүлс ялгаруулах хэлээрээ норгож ядна. Тэгээд хөдөлж ядсан тэр бүсгүй амаа дэмэл хөдлөхөөс өөр зүйл хийж чадахгүй. Бодвол ямар нэгэн үгийг хэлэв бололтой. Амьд хөтөл болсон бүсгүйг харсан соёлоо цаашдаа яахаа үнэндээ мэдсэнгүй. Утсаар дамжих үг түүний уг руу хадгаж бодлыг дүүргэнэ. Бүү ухар наад эмэгтэйгээ замаасаа гарга. Тэгээд цааш алхах хэрэгтэй гэж хэлсний дараа соёлоо авралгүйх өнөөх тамир тэнхээгүй бүсгүй зүг нулимстай дээр ширтсэн чигээр гар хөлөө чичрүүлэн байлаа. Амьсгалах үгүйч мэдэгдэхгүй. Утастай холбоотой арьс руу нь харж чимээгүйхэн гөлөрч байв. Амьд үхтэл болсон бүсгүй түүний өөдөөс хоёр арьсгүй махтай гараа сарвалзуулна. Соёлоо үлдсэн арьсыг зулах татсан боловч түүнээс ямар ч авиа гарсангүй. Тимч тэнхээгүй болжээ. Тэрээр газарт сөхрөн унаад тэрийн хэвдэхдээ харин ч энэ үйлдэлд нь баярлсан гэлтэй. Бүдэгхэн мишэн замхран алга боллоо. Айдас дүүрэн бүсгүйн хоолой чичирсэн ч шүлсээ залгих нь сонсогдно. Хажуугаар нь түүний ходоод хонхолцоод эхэллээ. Түнэр харанхуй хотын бараан сүүдрийн шалбагт улам бүр живэх хүмүүсийн адил ижил хувь тавилантай болсон бүсгүй. Гунигт хувь тавиландаа юу гэхээ мэдсэнгүй дээр утсаа даган цааш явна. Харин эндээс хэрхэн яаж гарах талаар эргцүүлсэн ч удаахан хотын хаа нэгтэйгээс хэн нэгний хашгираан чих дөчрөх аж. Чухан ухаан санаандаа амьд үлдэх дохио өгч цаад утхыг баг багаар мартуулах гэсэн гэлтэй. Соёлоо хараахан бусад чигээ бүрэн ухамсараа гээгээгүй. Эргэн тойрноо сайтар ажигласан ч түүний анхаарлыг татах нэгэн ч зүйл үнэндээ байсангүй. Энд тэнд хүмүүс унаад амиа алдснаар газарт унсны дараа ямар нэгэн зүйл тэднийг авч яваад байх юм. Тэд яг юу болох нь сонирхол татсан учраас бүсгүй утасны зүг сайтар харлаа. Тэгээд хавчаарандаа гараад хүүллээ. Чичрэн барин гараа хүргэж хөнгөн салгаж үзвэл харагдах байдал энд байдгаас илүү аимшигтай болоод явчихав. Энд тэндгүй хүмүүсийн орилон, хашгираан, хачин жигтэй чимээнүүд элдв бусын үйлдэлүүдийг олж сонсож үзэж харна. Түүний чих өвдөг шиг болсон ч хэн нэгэн алгуурхан түүний арьснаас хүчтэйгээр татах шиг мэдрэгдэв. Бүсгүй тэнхээ мэдэн ориллоо. Энэ хүн биш. Ер нь хинч биш. Харин анх таарсан өнөөх охин л далдаас тамлан зовоох хөдөлгөөн хийх ажээ. Үгэнд нороогүй учраас хэсэг арьсаа зулгаалгуулж үнэхээр зовлонг мэдрэх шиг л болж байна да. Хэсэг шүдээ зүүн твцснийхээ дараа дахин энэ үйлдэлийг хийх бодол түүнд төрөхгүй нь мэдээж. Амьдрах асар богинохон цаг хугацаанд энэ хотоос гарах замыг
олж нээх хэрэгтэй. Бүсгүй утсаа даган сажилсаар явхдаа чимээгүйхэн орчин тойрныхоо чимээг чагнахч энтхээс өөр чимээ сонсогдоод болохгүй байлаа. Яг л өмнө нь энгийнээр амьдарч байсан үеийн шиг хүмүүсийн яриа хөрөө түжигнэх чимээг адил. Би яг галзуурч байх шиг байна. Огт байхгүй зүйлсийн чимээг сонсоод яг солиорсон бололтой. Сая нэг хашгираан сонсогдоход чихнээс цус гарсан. Ухаан санаа орж гараад хамаг юма мартаж санах бололтой. Хамгийн гол нь эндээс амьд мэндэл гарах гарцаа хайж олох нь чухал юм шүү. Тэр л хамгийн чухал гэсээр бүсгүй алгуурхан урагшлахдаа орчиндоо баг багаар дасч уусна. Хотыг тэр чигээр нь толдвол зах хязгаар гэж алга. Чухам олон мянга цаашилбал олон саяч хүмүүс имерхүү утсаар гинжлэгдэн хэлхээтэй байх чинь билүү. Гэрэл гэгээ гэж хизээч байгаагүй мэт зовлонгийн далайд амьд гарахын төлөө зүтгэцгэн. Учир битүүлэг хөнөөлт хар сүнснүүд тэдний хажуугаар өнгөрнө. Багхан шоглохдоо хоолойных нь бяр тэнхэг сорж байх шиг. Харин дараа нь хашгирах хоолойны эзэн охин утсаар тухайн хүнтэй холбогдсон ямар нэгэн даалгавар өгөөд биелүүлэхийг шаардаад байв. Эхнээсээ олон тооны хүмүүс газарт сөхрөн унсаар уусан алга болохдоо хаашаа очдгийг мэдмээр тийм нэг мэдрэмж дотроос нь хатгана. Хууччуул унж байхад шинээр олон тооны хүмүүс амьдрах газрынхаа ойролцоо гарч ирэв. Тэндээсээ холдох биш. Харин ч нэг газар таал тасралтгүй эргэлдээд л байлаа. Энэ яг л хар дарсан зүүд шиг аимшигтэй зүйлсээр дүүрэн газар билээ. Ухаан санаагаал бүрэн гээчихгүй бол эцсээ хүртэл амьд үлдэхийн төлөө тэмцэх газар. Тасралтгүй хүмүүсийн гинжин хэлхээ хизээ тасрах нь мэдэгдэхгүй хол байлаа. Эдгээр хүмүүсийн дунд зулгарсан арснаасаа цус нь шүүрээд урсан хадах явцдаа их л хүнд зовиртой байгаагаа шүдээ зун төвчих соёлоо. Хэсэг хугацааны дараа тэрээр бодолдоо гэгээлэг сайхан бүхнийг санах гэж хичээсэн ч өөрийнхөө амьдралын гэр бүлийн өнгөрсөн түүхийг ягаад ч юм мартчихж зөвхөн өөрийнхөө нэрийг л санах учраас танд хүмүүсээ санах гэж хамаг тархиа гашлахсан боловч цөөхөн хүмүүсийн тухай л хомсхон санаж байлаа. Хамаг дурсамжаа сарниулсан ч тодорхой тооны хүмүүсийн хийг л санах нь олзуурахгүй штэ гэмээр. Цаг хугацаа урсан өнгөрсөөр амьдралынхаа нэгэн хэсгийг энэ үйлдэл тамийн газарт өнгөрүүлэх нь хамгийн муухайч нэг газараа хичнээн удаан зогссноо тэр анзаарсангүй. Олон тийшээ холхих хүмүүсээс ямар ч чимээ гарахгүй. Зүгээр л алгасаар байх бол ягаад ч юм ямар нэгэн чимээ чихэнд нь ерөөс сонсогдохгүй байлаа. Соёлоо хоёр хөлийнхөө ээлжлэн алхахыг харах зураа тасралтгүй ширтэн. Асар богинохон хугацаанд бүсгүйн нүд яг л ширгсэн гэмээр болох үеэр яг хажууд нь хин нэгэн зэрэгцэн алгаж харагдав. Дөөний зүг харвал зүс царай нь тодорхойгүй ч ямар нэгэн хачин жигтэй зүйл тодроод үзэгдэх боловч бүсгүй түүнтэй нэг ч үг солихыг хүссэнгүй. Хичнээн удаан алгасан ч
Хамаагүй тэр зүйл дэрэгдээс нь холдохгүй дагсаар байх нь тэр. Чи надаас юу хүсэж байгаа юм гэж сая нэг сул дуугаар асуутал тэрээр ямар нэгэн зүйлийг хэлэх мэт амаа нээгч ямар ч авиг чихэндээ сонссонгүй. Хичээгээд ч дуулж чадаагүй. Хоромхон нүдээ салгасны дараа тэр зүйл гинтхэн алга болчихсон байлаа. Бүсгүй цааш алхасаар өөр нэгэн салааны замын уулзвар дээр ирээд зогсно. Хоёр тийшээ тасралтгүй ширтэж байснаа баруун зүг рүү зөнгөөрөө уцтай нь холбогдлоо. Өмнө нь сонсч байсан шуугант чимээ дахин давтагдж ирэх үеэр бүсгүй зүүн талд нэгэн хар сүүдэр бий болов. Түүний хоолойноос багалзуурдаад авахыг мэдэрлээ. Арьс нь махнаасаа зулгаагдан ёрын муухай өвдөлтийг тухай бүрт мэдрүүлэх бүрийд бүсгүй тэнхээ мэдэн ориллоо. Өнөөх сүүдрээс багталтай инээд тодорч ирэн дээш алгуурхнаар өргөх тусам цус хөлийн даган урсгажээ. Хэсэг хугацааны ард дээр өнөөх зүйл түүнийг доош нь буулган хүчтэй хашгирч арьс мах руугаа харан үзшгүй байдалтай арайчуу өвдөлтөө төвчж байлаа. Өнөөх зүйл нүүрэнд нь шахуу тулж ирснээ ямар нэгэн зүйлийг тодоор шивнэснээ алга болчихсон. Тэр сүүлийн шивнээ бүсгүйн толгойдох бүх дурсамжийг өөрөөр хэлбэл амьдралтай нь холбоотой бүгдийг бүр мөсөн устгаж байх нь тэрэ. Тэрээр өвдөлтөө тэсч твцсээр өндийн хамаг бие хоолой ам чичирч нүднээс нь нулимс сувдран асгарч хазрын даган урсгажээ. Зузаан арсныхан цаанаас ил гарсан улаан маханд шингэх агаарын тоосонцрууд гүн наалдна. Эхнээсээ наалдсан тоосонцрууд хамаг махыг өмхирүүлж эхэлсэн бололтой. Өтөж муудаад үнэр орж эхэлснийг тэрээр огтхонч анзаарч мэдсэнгүй. Үхмээрч амьдрах хүсэл нь эцсийн мөчөд аврах учраас хувь тавилангаараа шийдсэн бололтой. Гар хурууга хууларсан арсныхаа маханд хүрэхийг хичээсэн ч таталтаад. Дээрэс нь айдас нөмрөөд ерөөс болсонгүй. Тэгээд орчин тойрноо нэг харснаа. Би хаана байна? Гэхдээ би хаачих гэж байсан юм бол гэж хэлснийхээ дараа бүсгүй зөвхөн урдах замдаа анхаарлаа хандуулан явна. Түүний эргэн тойрны олон тооны хүмүүс газарт унахч чимээ ерөөсөө гарсангүй. Соёлоо бүсгүйн нүдний буланд баруун талд нь түүний хэдхэн хормын өмнө харсан сүүдэр зогсож харагдана. Тэр энэ мөчтөө өөрийнхөө биеийг халахлан айж имээсэн харцаар түүний зүг ширтэн. Дахин битгий тамлаасай гэж харахажээ. Гэвч тэр сүүдэр түүнийг тамлах биш, ямар нэгэн зүйлийг хэлэв бололтой. Амаа ангалзуулан хоёр хар гараа түүний зүгт чиглүүлнэ. Ямар нэгэн дохиод зангаа өгөх учраас тэр огтхонч ойлгосонгүй. Харин энэ мөчид утсаар дамжин хэн нэгний инех муухай чимээ гаргажээ. Бүсгүй тэр хоолойнд ховсдуулан цааш явсаар тэр хооронд байшин дээр байсан хүмүүс доош унаад хагарна. Гавлна. Томоор ангайсан нэгний зүг тасралтгүй ширтэн зүрхэн балбана. Тасралтгүй өөрийнх нь зүг дагах тэр сүүдэр ямар нэгэн зүйлийг хэлэх гээд байлаа. Соёлоо түүний хэлхүүгийг сайтар хичээн сонсох гэсэн ч ерөөсөө болж өгсөнгүй. Тэрээр цааш явсаар өөрийнхөө амьдрах байшингийнхаа өмнөхөн ирснээ огтхонч таамагласангүй. Орцны хаалгаар явж орсноор
дээшээ өгсөж эхэллээ. Удаахан өнөөх мөнхийн дагуул шиг дагаад байсан сүүдэр удтал хашгирсны эцэст сая нэг чихэнд нь дууг нь сонслоо. Соёлоо юу гинэ? Чи яг одоо холбоотой утаснасаа салахгүй бол жинхнээсээ үхнэ гэж бүдэг бодохон ярихыг сонссон бүсгүй сайн ойлгож чадсангүй. Шатаар дээш өксөх явцдаа түүний хоолойг анхааралтай чагнан сонсно. Чи яг одоо өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй гэж хэлхийг сонсоод яаж тэрв? Чи хэн бэ гэж хэлсний дараа бүсгүй ямар нэгэн зүйлийг санах гэсэн ч ерөөсөө болж өгсөнгүй. Гинтхэн түүний арьснаас татаж чангаан зулгаах мэдрэмжийг мэдэрч чангаар хашгирна. Энэ хооронд өнөөх сүүдэр энэ бүхэн чамаар наадсан хуурамч дүрслэл чи зүүдэлж байна. Яагаад жинхэнэ юм шиг мэдэрсэн? Тэгээд чи миний хоолойг сонс, орчин тойрныхоо чимээг чагна. Ямар ч салхи чимээ гарахгүйг чи ойлгож байна уу? Энэ хоёр хэлхээтэй утаснасаа салчихвал бүх зүйл зүгээр болно гэж хэлсний дараа бүсгүй чи яг хэн юм бэ гэж хашгирах чимээнийхээ хажуугаар уйлж байхад дахин асуувал өнөөх хар сүүдэр өөрийнх нь төрхөнд хувирахыг тэрээр үзв. Энэ бол чамайг хуурах хуурамч арга зал. Хэрвээ чи яг одоо сэрэхгүй бол энэ утаснасаа салахгүй байвал дээвэр дээрээс унаж жинхнээсээ үхэж энэ ертөнцийг бүтээсэн нэгний эрх мэдэлд орох нь байна. Эхийг сонсоод тэрээр арьсаа айхтар зулгаалгуулж байхад утаснаас бос тэгэд миний хэлснээр дээш гар, үгүй бол би чамайг бүр илүү өвдгөн шүү гэж хэлхийг сонсоод хамаг цусандаа хутгалдаад байдгаараа чичирчгсэн айдас хүүцтэй бүсгүй хоёр хөлөө салгануулан дээш өгслөө. Өөрийнх нь дүрд хувирсан сүүдэр түүнийг ятгаж байхад бүсгүй дотроо эргцүүлэн бодохдоо зэрэгцэн өнгөрсөн амьдралын хэсэг мөчүүд зураагаад ороод ирхэн тэрэ. Тэрээр явсаар дээврийн хаалгаар гарч ирэхдээ зэрэгцэн байшингийн булангуудын нэг дээр зогсох олон тооны хүмүүсийн зүг алхана. Ингэхдээ үнэхээр том айдас бас тийш очихгүй байхыг хүссэн ч гар хөл нь биеийн түүнд захирагдахгүйг сайтар ойлгож байлаа. Би хөдөлж чадахгүй байна. Бие захир тэгээд юу ч болж байсан холбогдсон хоёр утаснасаа сал гэж хэлсний дараа бүсгүй аль болох анхаарлаа төвлөрүүлэгч урагшаага тасралтгүй явна. Энэ хооронд булан бараадан зогсож байсан хүмүүс доош чулуу шиг л өнхрөөд унах нь ээлж дараатай. Тэд ч яг газарт унахгүй байгаа юм. Агаар дээр тогтсноо нүднээсээ дэгэдүүлсээр орилж хашгирах нь сонсогдохгүй ч харагдана. Бүсгүй аль болох гар хөлөө хөдлөх санаатай удаан оролцсон ч эцэст нь арай чүүнэг гараа хөдлөх мөчөд бүсгүй буланд ирлээ. Дээш гарч зогсох үеэр хажуугийн утас руугаа гараад хүлнэ. Алгуурхан түүнийг урагш түлхсээр ойролцоох хүмүүс нь газар руу унж агаар дээр тогтож тийчгэнсээр. Хэрвээ чи яг одоо өөрийгөө чөлөөлөхгүй бол доошоо унах мөчөд мөн би чинь давхар холбогдоод энд хурч ирнэ. Тэдэн шиг агаар дээр дүүжлэгдээд үхэхгүй тарчлах болно гэж хэлсний дараа бүсгүй хичнээн оролдоод хавчаарын буланд гараа хүргэнэ. Огцом түүнийг нэг алхам урагшлууллаа. Шүдээ 100 гараа ойртуултал хөлийн ул хүртэл түүний арсыг зулга татан бархируулан чарлуулна. Энэ мөчөд тэрээр
Нэг талын хавчаарыг суллаж дөнгөх мөчөд тэрээр доош унлаа. Гэртээ амар тайван унтах бүсгүйн бие баг багаар сэглэгдэн бодит байдлаасаа замхарч эхэлж байгаажээ. Агаар дээр хөөрч эхлэх үеэр сүнстэйгээ бат бөх гинжин хэлхэнд холбогдно. Түүний зүүдэнд өөрөө өнөөх талын хавчаараа хурдтайгаар салгах мөчөд зурааст хүрэхээс өмнө замхран алгуулсан тэрээр огцон орон дээр хэвтэн. Би рүүгээ бүрэн орж хар дарсан зүүдэнд болсон солиорлоосоо бүрэн сэргэлээ. Байдгаараа хашгиран өндийхтөө ойр хаваа харж гэрэл гэгээтэй нээлттэй салхивчаар хүн машины чимээ дүнгэнхийг сонсно. Дээрээс нь өөрийнхөө биеийг ямар ч сэглэгдсэн зүйлгүй байгааг харлаа. Сая нэг юм тайвширч гинтхэн сөрхрөн уйлж эхэллээ. Хэсэг хугацааны ар дээр хажуулалын ширээн дээрх утас нь жингэнэн дуугарна. Бүсгүй цочц хийснээ хэн гэдгийг харлаа. Ажлаас нь залгаж байв. Тэрээр сая нэг авч хоолойгоо засан. Байна уу? Ихэд эрэгтэй хүний хоолой. Маан соёлоо, чи өнөөдөр яасан бэ? Ажил дээр тайлантай байснаа мартчихаа юу? Уучлаарай. Өнөөдөр харин өвдөөд тэгээд ажил дээрээ очиж чадсангүй. Хэлэх гэж байгаад мартчихжээ. Тийм үү. Баларсан юм бэ. За. Бие сайн бодоорой. За гэсээр утсаа тасаллаа. Тэрээр хэсэг хугацааны дараа бүхнийг эхнээс нь дуустал тунгаан бодно. Босч ирээд толгой дотроосоо салахгүй байгаа тэрхүү ертөнцийг сансан ч хүчээр өөрөөсөө зайлууллаа. Мөдхөн орд ирээ засч өөртөө хоол цай хийж идэж уусаар нэг мэдсэн орой болчихов. Цонхороо санамсаргүй харвал ажлынхан газрынхан бүгд тэднийхийг зорин ирэх нь харагдана. Бүсгүйч энэ хооронд үнэхэр өвчтөө дүрээ олохоор шийдээд хэвтэнэ. Хамт олон нь түүнийг эргэж тойрсоор нэлээд хэдэн цагийг ярьж өнгөрөөлөө. Тэднийг явсны дараа унтах гэж тэгж их яарсангүй. Айдас төрсөн ч нүдэн анилдаад унтаад өгөв. Маргааш нь сэргэхэд бодит байдалд сэргсэндээ маш их баярлана. Амралтын өдөр тэрээр гэртээ өнжөөд цонхороо хүмүүсийн хөл хөдөлгөөнийг ажиглана. Түүнийг хаа нэгтээс өнөөх үхээрийн амтан цоо ширтэн байхажээ. Төгсөв. Зохилог бичсэн Батэрдэн үндэс суур. Уншсан Баяр Баттарч.